За парламентаар хилцэгдэж байгаа хуулийн төслүүд дээр улсын хурлын гишүүд аж сонирхлын зөрчил үүсвэл үүнийг хэрхэн ямар тэгээр зохицуулах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм а. Иймээс ч улсын хурлын тухай хууль болоод улсын хурлын дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулж аж сонирхлын зөрчилтэй гишүүнийг санал хураалт хэлэлцүүлэгт ямар дүрм журмаар оруулахыг тодорхой болгох ёстой гэдгийг гишүүд мэдгдлээ. Ерөөсө 2 гишүүн 20 оноос хойш бол ашиг сонирхлын зөрчлөлөө илэрхийлж конопо дарж байгаагүй юм байна. За тэгээд энэ мэдээлэл нь бас нөгөө талаараа хаалттай байдаг. Ерөөсөө нээлттэй байдаггүй. Тэгээд бидний санаачилж байгаа энэ хуулийн төсөл дээр гишүүний ашиг сонирхлын зөрчлөлөө илэрхийлсэн бол тэр мэдээлэл нээлттэй болох, нөгөө талаар хуралдааны торч тэмдэглэл заавал энэ тухай тусахгаар хуулийн төсөл тусгаж байгаа гэсэн үг. Олон улсын практика харахад ч гэсэн одоо Их Британий улс ч юм уу, Европын холбооны улсууд ч юм уу одоо тэр Registry of Interest гэж бүр нэрлэдэг энэ ашиг сонирхлын бүх мэдээллүүдийг тод нээлттэй өөрийн гэсэн вебсайтаар байрлуулах. Өөрийнхөө ашигт нийцүүлж хуулийг өөрчлөн гэж байж болохгүй. Тийм учраас өөрийнх нь ашиг сонирхолтой хамааралтай байх юм бол энэ хуулийн заалтаас хуульд санал өгөхөөс өөрөө татгалзаад гардаг байх ёстой. Тэгжиж шударгаас тогтно авилга хэл ахвал багасах боломж нь бүрднэ гэж харж байгаа.